За сайн байцгаана уу? За шинэ бичлэгтээ тавтаа морил. За би өнөөдрийнхөө бичлэгээр нэгэн шинэ туршилт хийж үзэх чинь. За ямар туршилт вэ гэхээр за миний үзэх дурт дайр сарчилгааны ютубер охин байдаг. Коко Батбой ингээд. Тэр ютубер охины маань бичлэгэн дээр хар батах хайлуулдаг бичлэг би үзсэн байгаа. Тэгээд тэр бичлэгэн дээр гардаг шиг би одоо яг бүгднгийн туршиж үзэх гээд байж гин. Тэгээ ерөнхийдөө бол тэр арь сарчилгааны видео хийдэг охин. Тэгээд бүх бичлэгүүд нь ерөнхийдөө надад амар таалагддаг. Тэгээд тэндээс болж би зөндөө ол юм сурч авсан. Тэгээд өнөөдөр та нартайгаа бас тэр бичлэгийг хуваалцсангаа бас өөрөө туршаад үзье гэж бодож гин. За тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Тэгээд натамд байгаарэ. За мэдээж хамгийн түрүүнд одоо энэ хүнд мейкапыг арилгах ёстой. За эхлээд хэдүүлээ бүгдээрээ энэ будгийг арилгацгаая. За би эхлээд сурмууснаас эхэлчихье. Өнөөдөр яг энэ мейкапын бичлэгийг хийж тавьсан ба IGTV-д Instagram дээр орох байх. Та нар манаас үзээрэй. За сурмуус авчи. Тэнэс нас сурмус маань ийм сурмус номер 7 гээд. За одоо нүднийхэн будгийг алгая. За би нүднийхэн будгийг энэ цэвэрлэгчээр алгах чинь миний өмнөх бичлэгийг үзсэн үү? Энэ гарсан шүү дээ, тийм. Одоо л хэвлэж үзэх чинь. Оо энэ чи ямар хэцүү. За үндэ шиндээцэн одоо энэ дэр тэгтээ хайр юм аа. Будг арилгахлаар та нартыг санагддаг уу? Хайраа санагдаад яг арилгах гингүүд гоё харагдчих марагтаад. За арилгая. За хоёр нүд арилгацсан. За одоо дараа нь болохоор бүх нүрийн кремийг арилгаж байгаа юм. За тосон цэвэрлэгчээр гарн дээр жоох авчгаад нүдэнд жоох массажлаад За та энэ хөө тосон цэвэрлэгчээр арилгачаад энэ хөөсөн цэвэрлэгчээр угаачаад ирье. Few moments later. Хөөсөн савнгаараа угаагаад хүрээд ирлээ. Төгөлдөгдөл усыг шингээгээд авчи. За яг одоо яг нэг хөнгөрөөд будгаа арилгачихлаар ингээд сайхан болчтой. За одоо яах вэ гэхээр амарсан нэлийн будгтайсан болохоор ямарчсан падаар арчичи. Тэгээд яг түрүүний хэлсэн шичлэн хар батах хайлуулах юм оръё. За падаар арчаад тэгээд бохирдол байна уугүй юу шалгаад. Сайн арилсан байна. За одоо яах вэ гэхээр за манай Коко маань тэг би бичлэгээ үзээд тийм нуугдсан байгаа тийм одоо тухан дээр хацсан дээр юу байдаг юм нуугдсан байгаа тэр арьсан флакэдийг ингэж хайлуулж тийм наанаас нь массажлаад хайлуулж гаргаж ирэх гэдэг байгаа байхгүй бусдаар бол нэг нөөс стрип ч юм уу хамгийн эхлээд дахиад нөө тосон цэвэрлэгч аваад одоо энэ цэвэрлэн нүрэн дээр түрхэх юм байна. За энэ одоо юу нь болохоор цэвэрлэгийг хар батах хайлуулах энэхүү арга нь одоо ер нь бол бас гадаад ютуберүүд их хийд юм бэлээ. Тэгээ хамгийн зөв арга гэж явдаг хар батгыг нааш нь гаргах.
За одоо түрхчлээ. Одоо дараа нь болохоор гараа ингээд сайдар халааж агаад үрээд сайн ингэж халааж үрж агаад тэгээд нүүрэндээ дахиад ингээд массажлах. Хамгийн их ингээд хар батгахтай нөхцөлттэй хэсгүүдээ ингээд сайн массажлаад нэлээд удаан бараг 5 минут ингэж массажлах хэрэгтэй гэсэн. Гураас 5 минут сайхан массажлах хэрэгтэй гэж юм. Харин гар нь жижигэн юм тэмдрэгдэж байна. Тэг гарч ирж байна. Энэ хар ингээ хар мар юмнууд энэ харагдах нь. Нэг хар юмнууд гарч ирж байна. Яа. Гарч ирж байна. Цагаан ч юм байна бас. Тэгэхээр жоохон массажлаа. Энд дээр ингээ бөөг нэгээр ингээ гарч ирээд нь хүү. Хүү тийм байна. Хараа. Биднийг нэг цуглуулах гэдэг үзье. Ийм хар юмнууд байна. Бас нэг цайвар хатуу юм байна. Гарч ирж байна. Амар амархан мөрлөө. Хамгийн түрүүнд энэ гарч ирж байгаа нь чинь тэгээ хамгийн одоо том гарч ирж гэсэн үг шүү дээ. Хамгийн том тийм нөхөн дотроо багтаж ядсан гэлээ гэдэг. Сугаал гараад ирж байсан. Гарч ирж шүү манайхаа. Та нараас туршаад үзээрэй. Гарч ирдэм бэ. Ингээ хөнгөн зөөлөн массажлаад ахаар нэгээр ингээд гараараа мэдрээд гарч ирж байна. Зөндөө байна. Зөндөө гарч ирж байна. Асар жижигхэн болохоор сайн харагдахгүй байна. За. Дараа нь болохоор усаар зайлахгүй юм байна. Энэ тосон цэвэрлэгч усаар зайлахгүйгээр араас нь усаар зайлахгүйгээр шууд араас нь шавар маск тавина гэж юм. За надад болохоор ийм хар маск байна. Энийг тавьчих. Шавар маск надад байдгүй юм бэ. Энд ихтэй болох байхаа нөхцөлтний хар маск болохоор За одоо ингэ хэдүүлээ 10 минутын дараа уулзцгаая. За одоо энийг авцгаая. За арс бүр амар гоё. Тийм зөөлхөн болсон юм шиг мэдрэгдэж сая угаасан чинь. Тийм гоё зөөлхөн мэдрэмж авлаа. Юунасаа байсан бэ? Сайн мэдэхгүй. За одоо дараа нь яах вэ? Дараа нь яадаг гэж байна. Хөөе тэр юм. Харж байна уу? Хоолой. Эдгээр юм их. Тэгэж надад боллоо за. Ойлоо гоё кино үзье за. За. За бож. Яаж уншиж. Уншлаа. Хөр. Харвай чи хамгийн хөрхөн. Өрөөд шүү. За болоо. За. Зэс бичлэгээ дуусгахтай за. За. За одоо шууд ингэснийхаа араасаа би ичээ төрхөж болно гэж байна. Нөхцөлтний шингэн байгаа. Би ичээтэй юм касра гэсэн. За одоо энийг шууд нөхцөлтэй хэсэг дээр тэгээд үгүй.
Тэг биднэрт чи одоо ер нь бол энэ нөхцөлд маш их асуудалтай байдаг шүү дээ. Ер нь надад бүр маш их асуудал болдог. Тэгээд ерөнхийдөө байнга л бол нөхцөлтийг яах вэ, ийх үү гэсэн тиймэрхүү бичлэгүүдийг үзэж хайж эрэлхийж идэг. Тэгэл энэхүү бас аргыг хэрэглэх юм бол гой зөөлөн аргаар ингээ нөхцөлтөөсөө салж болох юм шиг надад санагдчихээн. Ингээд бодтой бүр ингээ яг гарн дээр гарч ирсэн чинь тийм нэг гоё мэдрэмж байна. Ингээ хуулаад үзүүлээ бас авчдаг штэ. Тэгэхээр ч бас арьсыг их гимтээдэг гэж байна. Тийм болохоор бас миний саяны туршиж үзсэн аргыг та нар маань бас туршаад үзээрэй. Тэгээд Coco Batwing гэдэг энэ хууль сурчлагын видео хийдэг охиныг бас дагаад бичлэгүүдийг нь үзвэл та нар ч бас зөндөө юм сурах бах. Бас ганцаараа үзээд тахаар муухай юм уу? Бас та нартайгаа суугаалцъя гэж би бодсон. За тэгээд одоо энэ дараагийн ингээд ерөнхийдөө арь сурчлагаагаа ингээд арь сурчлагаагаа хийгээд явчи. Яг шөнийн одоо унтах байгаа болохоор би оройн арь сурчлагаа хийх чинь. За эхлээд би ичээдээ нөхцөлтний тооноор дүрхсэн. За одоо дараа нь яах вэ гэхээр за би ичээ дүрхсэн. Тэгээ би ичээ дүрхэхгүй үедээ би Nancy Namai тэгээ серумыг дүрхдэг байгаа. Тэгээ өнөөдөр би ичээ дүрхсэн болохоор эсвэл би ичээ дүрхээгүйс үүдээ дүрхчд юм уу? За юу ч эхлээд эссенцээ дүрхчихье. За одоо нүүрэндээ бүхэлдэн эссенцээ 2 удаа дүрхчихнэ. Тэгээ гоё шингээгээд дахиад нэг явчих. Лэсэн чиг гоё. Чигтэй болоод эртний өглөө басахад гоё чигтэй. Арьс амарсан юм шиг санагдаад байдаг. За одоо энэ эссенц маань жоохон шингэжиг. За жоохон болтоод Instagram ороод за эссенц маань баг шингэчлээ. За одоо би дараа YouTube-гүй гэхээр шөнийхөө тосыг төрчихье. Шөнийн тос ямарч тос юугүй амар гоё гэлэн бүтцтэй энэ тос шөнийн тосноо төрхдөг. Тэгэл юм усан сууртай юм төрөхгүй л арьс маань бүр улам нэмж батгах гэдэг юм шиг санагдав. Тэг хүн дөргөөд ч юм шиг шингэхгүй ч байгаа юм шиг санагдаад идэв. Гарандаа үлдэх юм төрөч. Арьс арчилгаа. Ерөнхийдөө өнөөдөр арьс арчилгааг ерөнхийдөө нэг юм цомхон хийгээд болчих доо тий. За энийг бас жоохон шингээгээд тэгээд дараа нь нүднийхэн тосыг дүрхээд ерөнхийдөө миний арьс арчилгаа ингэж болж байна. Нүдний тосноо энэ тосыг дүрхдэг. За нүднийхэн тосыг дүрхчихлээ. За арьс маань айгуу гоё чиг авсан юм шиг санагдаж байна. Одоогоор за ингээд ерөнхийдөө миний бичлэг ингээд дуусж байна. За тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. Өнөөдрийн энэхүү бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд та нар маань таалагдсан бол subscribe дараад, like дараад тэгээд дараагийн бичлэгийг хүлээж аваарай. За тэгээд түр баяртай. Бас сайхан амраарай. Сайхан амраарай. Bye bye.